Энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ банкнаас бусад санхүүгийн байгууллага болох хадгалан зээлийн хоршооны тухай товч мэдээллийг хүргэхийг зорилоо. За сайн байцгаана уу, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Mentor клубын төслийн менежер, ментор, сургагч багш Цоморлог байна. За ингээд хэдүүлээ жилдээ орцгоё. За хадгалан зээлийн хоршоо гэж юу вэ? Хадгалан зээлийн хоршоо гэдэг маань гишүүдийнхээ эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг нь хангах зорилгоор зөвхөн гишүүдтэй хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлдэг ашигын бус хуулийн этгээдийг хэлдэг байгаа. За Монгол улсын хэмжээнд 2021 оны 4-р улирлын байдлаар харахад та бүхэн дэлгэцэнд харуулж байгаачлан нийт 209 хадгалан зээлийн хоршоо санхүүгийн зохицуулах ороонд бүртгэлтэй журмынхын дагуу хяналтанд нь үйл ажиллагаагаа явуулж байна. За эдгээр хоршоодын маань нийт хөрөнгийн хэмжээ нь 291 тэрбум төгрөг. За нийт зээлийн хэмжээ нь 213 тэрбум төгрөг. За ингэж энд эргэлдэж байдаг байх нь байна. Тэгэхээр хадгалан зээлийн хоршоо маань эндээс харахад томоохон санхүүгийн байгууллага болохыг та бүхэн харж байна. За хадгалан зээлийн хоршооны гол онцлог нь бусад байгууллагууд, санхүүгийн байгууллагуудыг бодох юм бол за цөөн хэдэн хүмүүсийн мөнгийг нь өсгөх биш. За харин гишүүн бүр оруулсан хувь хөрөнгийнхаа хэмжээд ногдох байдлаар ингэж ногдох орлого хүртдэг ийм онцлогтой байгууллага байгаа. Хадгалан зээлийн хоршооны хувьд хамгийн дээд эрх бүхий байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг. За хадгалан зээлийн хоршооны гол онцлог зарчмын хувьд бол арчилсан юм удирдлагатай, за хамтын хяналттай, ил тод, нээлттэй, за дээр нь сайн дурын гишүүнчлэлтэй, за гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог нь хангаж шударга хуваарлалт хийх зарчмаар явагддаг. Хараат бус бие даасан, за гишүүд ажилтныгаа сургалт мэдээлэлээр хангаж нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашигын төлөө санаа тавьж байдаг. За тэгээд гишүүдийгээ ялгуурлан гадуурхдаггүй, санхүүгийн тогтвортой байдлыг нь хангах журмаар явагддаг ийм зарчимтай байгууллага байдаг байх нэ. Хадгалан зээлийн хоршоог үүсгэн байгуулахын тулд Монгол улсын иргэн за доод тал нь үүсгэн байгуулагчдын доо 20 хүнд хүрсэн тохиолдолд хадгалан зээлийн хоршоог үүсгэн байгуулах боломжтой. За ингээд үүсгэн байгуулахдаа яг дээд доод хязгаар гэж бол бас яг тавьсан хөрөнгийн хэмжээ бол байхгүй. За гэхдээ за нийт үүсгэн байгуулахдаа төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгийнхаа 30%-ыг ямар ч байсан 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн тохиолдолд за хадгалан зээлийн хоршоог үүсгэн байгуулах эхний суурь шаардлага хангадаг байх нэ. За ингээд энэ дээрээ үндэслээд та бүхэн бусад хууль тогтоомжийн дагуу тавигдсан шаардлагуудыг хангасны дагуу улсын бүртгэлийн ерөнхий газар анхлан очиж хадгалан зээлийнхаа хоршоог үүсгэн байгуулж нэр гэрчилгээ хамгаа аваад за үүний дараагаар санхүүгийн зохицуулах орооноос яг энэ хадгалан зээлийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлөө авдаг ба. За энэ тусгай зөвшөөрөл нь 3 жилээр явагддаг. За энэ бол яагаад ийм тусгай зөвшөөрлийн зохицуулалт явагддаг вэ гэхээр бид бүхэн ер нь ихэнх хүмүүс мэдж байгаа хадгалан зээлийн хоршоо гэхээр бидэнд дурдна тийм зохицуулалт байдгүй байсан учраас хадгалан зээлийн хоршооны хөгжилд маш том хар тол буюу маш том хөдөлгөөн үйл явдал болж исэн. За түүнээс хойшоогоо хадгалан зээлийн хоршоонд юм зохицуулалт хэрэгтэй байна гэдэг үүднээс юм зохицуултууд орж ирсэн. За үүнийг санхүүгийн зохицуулах ороо маань нарийн энэ зохицуултуудыг нь биднэрт шаардлагуудыг нь тавиад явдаг байх нэ. За хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаа нь зөвхөн гишүүдийнхээ мөнгийг хадгалж зөвхөн гишүүдтэй зээл олгодог байгаа. За тэгэхээр хадгаламжийн үйл ажиллагааны болон зээлийн үйл ажиллагааны за тэгээд ерөнхийдөө бодлого дүрм журам за тэргүүлэгчдийн зөвлөлгээд ихэнх гол үндсэн үйл ажиллагааныхаа шийдвэр тогтоол бүх зүйлсийг бүх гишүүдийн хурдлаасаа баталж өгдөг. За үүний дагуу за хадгалан зээлийн хоршоо маань үйл ажиллагаагаа явуулдаг байх нэ. За нэг гишүүнээс оруулж болох хадгаламжийн хэмжээнд бол хорооноос хязгаарлалт тавьж өгдөг. За үүнийг бол санхүүгийн зохицуулах орооны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт гэсэн энэ үзүүлэлтүүдээс бид нар хараад үүн дээрээ ингээд харьцаагаа яг хангаад явах шаардлагатай байдаг байх нэ.
За хадгалан зээлийн хошооны зээлийн үйл ажиллагаа мөн яг адилхан зөвхөн гишүүдтэй олгогддог. За зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, төрөл, хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг хадгаламж зээлийн хошооны дүрм эсвэл тэргүүтлэгчдийн зөвлөлөөс тогтоож болдог. За олгосон зээлийн чанар тогтмол хяналт тавьж болцшгүй эрсдлээс нь хамгаалах зорилгоор эрсдлийн санг мөн байгуулан за ингэж ажиллах үүрэгтэй байдаг бахнэ. За мөн нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд зээл олгох тохиолдолд за энэ олгох хэмжээг хорооноос тавьсан шаардлагын дагуу зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг мөн баримтлан олгох шаардлагатай байдаг бахан байна. За хадгалам зээлийн хошин за дүрмдээ хэрвээ та бүхэн өөртөө заагаагүй бол гишүүдтэй олгох зээл нь барьцаа батлан даалт зэрэг хуулиар хориглоогүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангагдсан байдаг бахнэ. За зээл олгосон тохиолдолд гишүүний хадгаламжаас хийж болох гүйцэтгэлийг нь за тухайн гишүүнд олгосон зээлийн төлөгдөөгүй хэмжээгээр хязгаарлаж олгодог байх нь байна. За гишүүний оруулсан хувь хөрөнгийг барьцаалан зээл олгохыг хориглодог байх нь байна. За тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд болон гишүүнчлэлтэй гүйцэтгэх захирал. За ажилтан гих зэрэг гишүүдэд зээл олгоход тэдгээрийн хашиж байгаа албан тушаалаас нь хамаарахгүйгээр ялгуурлан ялгуурлахгүйгээр илүү хөнгөлөлт эдлүүлэхгүйгээр энэ зээлийн үйл ажиллагаа нь явж ах ёстой байдаг бахнэ. За тэгээд энэ зээл олгох үйл ажиллагаанд за хэрвээ хяналтын зөвлөл, зээлийн хороо, за тухайн гишүүнчлэлтэй захирал болон ажилтан олгох зээлийн хүсэлд орж исэн бол эдгээр яг гишүүдээ яг зээлийн үйл ажиллагаанд бол яг орохыг бол хориглодог, яг шийдвэр гаргах үйл ажиллагаанд орохыг бол хориглодог байх нэ. Гэх мэтчлэн нөгөө янз бүрийн ашиг сонирхлын зөрчилтэй, янз бүрийн эдийн засгийн хохирол учруулахгүй тулд ийм нарийн ширийн маш олон ийм зохицуултуудыг санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж өгсөн байдаг байх нэ. За хадгалам зээлийн хошооны бүтэц зохион байгуулалтын хувьд та бүхэнд энэ дэлгэцэн дээр харж байгаачлан хамгийн дээд байгууллага нь дээд удирдах байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг. За бүх гишүүдийн хурлаасаа тэргүүлэгчдийн зөвлөл болон хяналтын зөвлөлийг за 3 жилийн хугацаатаагаар сонгож томилдог байх нь байна. За тэгээд 3-аас дээшээ сонгоо тооны гишүүд тус бүрийн энэ хороонд байх ёстой байдаг байх нь байна. За сонгогдсон тэргүүлэгчдийн зөвлөлөөсөө тэргүүлэгчдийн зөвлөл маань үйл ажиллагааг явуулах гүйцэтгэх захирлыг өөртөө томилон ажилуулах боломжтой. За мөн хэрвээ дүрмдээ заагаагүй болвол зээлийн хороог мөн тэргүүлэгчдийн зөвлөлөөс тогтоож гаргадаг байх нэ. За хадгалам зээлийн хошооны гишүүдийнх нь эрхийн хувьд бол бүх гишүүд бол саналын нэг эрхтэй оролцдог. Та тухайн гишүүд маань хэдэн төгрөгийн хөрөнгө оруулснаас үл хамааран бүгд саналын нэг эрхтэй яг тэгш оролцдог байх нь байна. За бүх гишүүд бол ээлжид бус хурлыг зарлах ийм саналыг гаргах ийм эрхтэй байдаг байх нь байна. За тэгээ сонгуульт ажил буюу тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хороонд ажиллах за тухайн хорооны гишүүдийг сонгох эрхтэй байдаг байх нь байна. За гишүүнчлэл бүхий хадгаламж зээлийн хошоондоо мөнгөн хөрөнгөө хадгалуулах зээл авах болон за бусад үйлчлэгэнд хамрагдах эрхтэй байдаг байх нь байна. За хэрвээ шаардлагатай гэж үзвэл ямар нэгэн үйл ажиллагааны хувьд буруу зүйл явагдаж байна гэж үзэх юм бол санхүүгийн зохицуулах хороонд болон холбогдох дээд байгууллагууд за түүнээс урьдчилаа тухайн яг дээд байгууллагуудтай ингээд хүсэлт гомдлыг бол гаргах бол бүрэн эрхтэй байдаг. За хуулийн дагуу хадгалам зээлийн хошооны дүрмээр тогтоосон хязгаарынхаа хүрээнд за оруулсан хувь хөрөнгийнхаа хүрээнд жил буйн орлогоосоо ногдол орлого авах юм эрхтэй байдаг байх нь байна. За хошоо хэрвээ татан буухцсан тохиолдолд өөрийн оруулсан хувь хөрөнгөтэйгээ тэнцэх хэмжээний за ингэ хөрөнгөөс авах мөн эрхтэй. За өөрийнхөө оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх, за өв залгамжлуулах мөн эрхтэй ийм
тус бүрийн эрхүүдтэй ийм онцлогтой байгууллага байдаг байна. Тэгэхээр бол хадгалан зээлийн хошооны хуучин муу түүхээрээ та бүхэн айгаад ах шаардлагагүй. Хадгалан зээлийн хоршоо бол маш өндөр зохицуултын дагуу явдаг. Ер нь маш одоо сүүлийн жилүүдэд амжилттай явж байгаа банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын нэг болж байгаа. За хадгалан зээлийн хоршооны гишүүдийн бас мөн эрхтэйгээс гадна үүрэгтэй байгаа. За ямар үүрэгтэй байдаг вэ гэдэг үүргүүдээс заримаас нь та бүхэнд хэлэх юм бол мэдээж хадгалан зээлийнхаа хоршооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явах ёстой. За үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл авч явах ёстой. За мөн санхүү эдийн засгийн болон хөрөнгийн байдал, жил улирлын санхүүгийн тайлан мэдээ, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, тэдгээрийн үйл ажиллагааны тайлан, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, гишүүдийн бүртгэлтэй тогтмол танилцах ийм үүрэгтэй байдаг байна. Тэгэхээр хэрвээ та хадгалан зээлийн хоршооны гишүүн болж байгаа бол санаа зовох зүйлгүй. За энэ тайлан мэдээнүүдтэй танилцъя гэдэг ингээд та бүхэн танилцах бүрэн боломжтой байдаг байна. За мөн нөгөө талаараа энэ бүх эрх үүргүүдээ яахын тулд та тухайн хадгалан зээлийн хоршоонд оруулах ёстой хувь хөрөнгөө мөн хугацааныхаа дотор оруулах хэрэгтэй. Заасан тогтоосон хугацаанд оруулах хэрэгтэй байдаг байна. За хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох, бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын гаргасан шийдвэрүүдийг биелүүлэхэд мөн оролцох үүрэгтэй байдаг байна. За гэх мэтчлэн хадгалан зээлийн хоршооныхаа мэдээж үйл ажиллагаанд та ногдол орлого авж байгаагийнхаа хувьд эрхтэй үүрэгтэйгээр оролцдог байх нь байна. За хадгалан зээлийн хоршоонд тухайн санхүүгийн зохицуулах орноос тавьсан шаардлага, мөн хуулиар юм тавьсан зохицуултын дагуу мөн гишүүд маань хүлээх үүрэг хариуцлагатай байдаг. Энэ нь ямар хариуцлагууд байдаг вэ гэдгээс зүгээр зарим нэг гол зүйлээс нь та бүхэнд хэлж өгөх юм бол нэг хадгалан зээлийнхаа хоршоонд болон бусдад хоршооныхоо бусад гишүүдэд тийм учирсан хохирлыг иргэн өөрийнхөө хувийн хөрөнгөөр хуулийн этгээд бол өөрийн хөрөнгөөр бүрэн барагдуулдаг байх нэ. За хадгалан зээлийн хоршооны бусдын өмнө хүлээх хариуцлагыг бол гишүүн зөвхөн өөрийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр хариуцдаг байх нь байна. За тэгээд хадгалан зээлийн хоршооноос хоршоонд учруулсан тэр хохирлоо нөхөн төлөхөөс зайлсхийж өөрийн нэрээр хөрөнгөө шилжүүлэх, дундын хөрөнгө шилжүүлэх, хамтран өмчлөх ингээд тийм зүйл гарсан нь тогтоогдох юм бол тухайн эд хөрөнгөөс нь төлбөр гаргуулдаг байх нь байна. Иймэрхүү зохицуултуудыг оруулж өгснөөрөө хадгалан зээлийн хоршооны гишүүдийнхээ эрсдлийг ерөнхийдөө хааж өгсөн ийм том зохицуултууд явдаг байх нэ. За хадгалан зээлийн хоршооны бүх гишүүдийн хурал гэдэг маань хамгийн дээд удирдлага гэж түрүү хэлжсэн. За тэгэхээр бүх гишүүдийн хурлынх нь ямар эрхтэй байдаг юм бэ гэхээр гол эрхүүд нь бол бүх гишүүдийн хурлаас энэ хадгалан зээлийн хоршооныхоо дүрмээ баталж өгдөг. За дүрмдээ нэмэлт оруулах, өөрчлөлт оруулах энэ бүхнийг бүх гишүүдийн хурлаасаа баталж өгдөг. За бүтэц зохион байгуулалт, санхүүгийн жил үйл ажиллагааны төсвийг мөн баталгаажуулдаг. За тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, огцруулах. За энэ бүх эрхийг бол бүх гишүүдийн хурал маань эдэлдэг. За хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны бодлого журмыг баталдаг. За гишүүний оруулах хувь хөрөнгийн дээд ба доод хэмжээг энэ хуулийн хадгалан зээлийн хоршооныхаа тийм заасан хязгаарын хүрээнд тогтоож өөрчлөх мөн эрхтэй байдаг байх нь байна. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл дотоод аваудын үйл ажиллагааны зардлын хязгаар, урамшууллын хэмжээг тогтоож өгдөг байх нь байна. За хуульд хэрвээ өөрөөр заагаагүй бол хадгалан зээлийн хоршоодын холбоонд гишүүнээр хэлсэн гишүүнээс гарах асуудлыг мөн бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэдэг байх нэ. За үүнээс гадна хамгийн гол зүйлсийн нэг болох хоршоогоо хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөөг батлах, хэлэлцэх, хяналт тавих, мөн санхүүгийн тайлан тэнцлийг батлах, хэлэлцэх, төсөв төлөвлөгөөгөө батлах. Энэ дээр бүх оролцоог бүх гишүүдийн хурлал бүрэн эрхтэйгээр хангадаг байх нь байна. Эдэлдэг байх нь байна. За
бүх гишүүдийн бүх гишүүдийн хурлыг бол байн хуралдуулаад байхад бол мэдээж хүндрэлтэй олон гишүүнтэй хадгалан зээлийн хошооны хувьд тийм учраас бүх гишүүдийн чөлөө цагт нь хадгалан зээлийн хошооны үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөлт гэж зөвлөл бол удирдах явуулдаг. За тэргүүлэгчдийн зөвлөлийг бүх гишүүдийн хурдлаас сонгодог. За тэргүүлэгчдийн зөвлөл маань 3-аас дээш гишүүнтэй сондгоо тооны гишүүнтэй байна гэж хуулиндаа зааж өгсөн байдаг. За мөн тэргүүлэгчдийн зөвлөлд сонгогдох хүмүүс маань ямар нэгэн ял шийтгэлгүй, ямар нэгэн үр зээлгүй, за сүүлийн 3 жилд дампуурч байсан тийм санхүүгийн байгууллагт ажиллаж байгаагүй гэх мэт ийм шаардлагуудыг хангацсан байх хэрэгтэй байдаг бахан байна. Дээр нь санхүүгийн хошоодны талаар мэдлэг туршлагатай байвал зохино гэж ингэж зааж өгсөн байдаг бахан. Ингээд тэргүүлэгчдийн зөвлөлийг бүх гишүүдийн хурдлаас 3 хүртэлх жилээр сонгож өгдөг байх нэ. За тэргүүлэгчдийн зөвлөл дотроос зөвлөлийнхаа даргыг сонгодог. Тухайн дарга маань хошооны дарга гэж явагддаг. За тэргүүлэгчдийн зөвлөл нь 30 хоногт нэг удаа заавал хуралдаж тийм олонхын саналаар шийдвэрийг гаргаж явдаг. Ийм онцлогтой зөвлөл байдаг байх нэ. За тэргүүлэгчдийн зөвлөлөөс гадна бүх гишүүдийн хурлаас хяналтын зөвлөлийг түрүүн сонгож томилдгоо гэсэн. За хяналтын зөвлөл нь хадгаламж зээлийн хошооны үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлж үйл ажиллагаагаа тухайн хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралдаа тайлгнадаг ийм зөвлөл байдаг байх нь байна. Түрүүн хэлсэнчлэн мөн 3-аас дээш сондгоо тооны гишүүд сонгогдох ёстой байдаг. За хяналтын зөвлөл нь улиралд доотлол нь 2 удаа хуралддаг байх ёстой байд юм байна. За хяналтын зөвлөлөөс гадна зээлийн хороо гэж байгаа. За зээлийн хороог бол дүрмдээ хэрвээ заавал бүх гишүүдийн хурлаасаа томилно гэж бүх гишүүдийнхаа хурдлаар ингэж тогтож заагаагүй бол тэргүүлэгчдийнхаа зөвлөлөөс зээлийн хороог бол томилон ажилуулах боломжтой. Мөн адил саналын зөрөлтөөн гарахгүй үүднээс за 3-аас дээш сондгоо тооны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хяналтын зээлийн хороо маань бас үйл ажиллагаагаа явуулдаг. За энд бол 3.1-ээс доошгүй хувь нь за банк санхүү эдийн засгийн талаар мэдлэг туршлагатай байх ёстой гэсэн бас шаардлагыг тавьдаг байх нэ. За ингээд эдгээр зөвлөлүүд маань үйл ажиллагаа явуулахаас гадна өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал маань удирдах явуулдаг. Гүйцэтгэх захирлыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс томилон ажилуулдаг. За гүйцэтгэх захирал мөн гүйцэтгэх захиралд ороо нэгтлэн бодох юм ажилтнтай байх мөн эрхтэй. За ингээд үйл ажиллагаагаа явуулахдаа санхүүгийн зохицуулах хорооноос тавигддаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлт гээд тавигддаг энэ 14 шалгуур үзүүлэлтүүдийг яг хангаж явах хэрэгтэй байдаг бах нэ. За энэ шалгуур үзүүлэлтүүдтэй чанаргүй зээл яг хэдэн хувьд байх ёстой юм, хөрөнгийн өгөөж нь хэдэн хувьд байх ёстой юм, нэгдмэл сонирхолтой гишүүдэд хэдэн хувьд нь зээл олгож болох юм гэх мэт энэ зохицуултын харьцаануудыг оруулж өгсөн байдаг. За үүнийгээ тайлангаа санхүүгийнхэн тайлангийн үр дүнгээр харьцуулж хараад та яг энэ эдгээр шалгууруудыг хангаж чадчихвал таны үйл ажиллагаа тухайн хадгалан зээлийн хошооны үйл ажиллагаа бол асуудалгүй явж байна гэж үздэг. За хадгалан зээлийн хоршоодын үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор за Монголын хадгалан зээлийн хоршоодын үндэсний холбоо гэсэн байгууллага байдаг. Энэхүү байгууллага маань хоршоодын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад туслах, хоршоог хөгжүүлэхэд, тийм бодлого хэрэгжүүлэхэд мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний чанарыг нь дээшлүүлэх зорилгоор төрийн болон гадаад дотоодын төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж хадгалан зээлийн хоршоодын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн боловсон хүчнийг сургах, мэрэгшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байдаг байгаа. Тэгэхээр тухайн хадгалан зээлийн хоршоонд сонгогдсон хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаанд оролцож байгаа гишүүдэд бол холбогдох сургалтуудыг бол Монголын хадгалан зээлийн хоршооны үндэсний холбоо маань өгж явдаг. Тэгэхээр шинэ хуулиараа мөн
За энэ сургалтуудад бас хамрагдсан байх ёстой гэсэн тийм зөвлөлүүдийнхаа одоо юунаас хамаарат энэ шаардлагууд бас орсон байдаг. Тэгэхээр хадгалан зээлийн хоршоо болвол банкнаас бусад санхүүгийн байгууллагын хувьд бас ийм айгаад ах зүйлгүй. За ийм онцлогтой байгууллага байдаг байх нь байна. Гэхдээ та тухайн байгууллагын хадгалан зээлийн хоршооны одоо ийм нарийн дүрм журм яаж явдгийг ингээ ерөнхий мэдээллийг бол та бүхэнд өглөө. За бүр нарийн мэдээллийг та хадгалан зээлийн хоршооны үндэсний хадгалан зээлийн хоршооны хууль гэж байгаа. За энэ хуулиас бүр наривчлан харах боломжтой. За дээр нь санхүүгийн зохицуулах орноос хяналтууд тавигдаж явдаг. Тэгэхээр энэ хадгалан зээлийнхаа одоо сонирхсан хадгалан зээлийн хоршооныхаа талаар санхүүгийн зохицуулах орны сайтаас мэдээллүүдийг авч за тухайн байгууллагынхаа тийм туршлагатай танилцах ийм боломжтой байх нэ. За та бүхэндээ өнөөдрийн энэ богинохон бичлэгээрээ хадгалан зээлийн хоршоо ерөнхийдөө ямар шүү байдлаар үйл ажиллагаа явуулдаг талаар ерөнхий мэдээллийг өглөө. За баярлалаа. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.